Сонгодог эрен Апины эзэнт улс манай эртний өмнөх 480 оноос 350 он. Македоны засаглал манай эртний өмнөх 359 оноос 323 он. Умард Грекийн жижигхэн улсын хаан 2 дугаар Филипп болон түүний хүү агуу Александр нар Грекийн хүн анзаарамгүй жижигхэн газар нутгийг асар хүчрхэг эзэнт гүрэн болгон хуурхсан юм. Македон бол умард Грекийн төв хэсэгт орших жижигхэн хаан тус байснаа бүх Грекийг тэр чигээр нь өөрийн мэдлэлд оруулан уулмаар тухайн үеийн хамгийн хүчрхэг улс болох Персийг байлдан дагуулсан ажээ. Македончууд грекчүүдээс өөр хэлтэй байсан бөгөөд хизээж грекчүүд чиг хот улс байгуулж байсангүй. Эртний Грекийн уналтын үе. Эллиний үе манай эртний өмнөх 323 оноос 31 он. Манай эртний өмнөх 331 онд Гагумелагийн тулаанд 3 дугаар дайрын хаан Македоны агуу Александрт бут нэрэгдэж Вавилон хот залуу байлдан дагуулагчид хаалгаа нийлээ. Агуу Александр хаан Вавилоны угуул оршин суугчдад чөлөөлөгч аврагчийн дүрээр орж ирсэн гэдэг. Александрийн засаглалын үед Вавилон хот дахин соёлд шинжлэх ухаан, худалдааны төв болон хөгжижээ. Гэвч манай эртний өмнөх 323 онд Небучаднецарын ордонд Александр хаан нас нөхчөд эзэн тулс нь бутарч түүний жанжнуудын удирдлагад ор хуваагдаж хоорондоо дайтахад хэдэн удаа дайны хөлд нэрвэгдсэн байна. Бангийн самуунтай байсан энэ үед хүмүүс Вавилон хотоос дайжих болж хүн амын тоо эрс цөөрж эхэлжээ. Манай эртний өмнөх 275 онд Вавилоны оршин суугчдыг шинэ нийслэл Селевкароо нүүлгсэн байна. Энэ нүүлгэн шижүүлэлт нь Вавилон хотод дахин сэргэхгүй уналтыг авчирсан. Үүнээс үүдэлтэй их завхаарлын үе эхэлж Грек даяар бие үнэлэгчид олширсан байна. Ихэвчлэн залуу охид эмс бие үнэлдэг байсан бөгөөд баян ноёд төшмөдтэй явдаг байлаа. Үүгээр өнөөдрийн бичлэг дуусаж байна. Дараачийн бичлэгээр эртний Грекийн бурхтын талаар ярих болно. Бичлэг таалагдсан бол subscribe болон лайк дараарай.